За сайн байцгаана уу, мэргэжлийн инженер Ирэх Одгоо хүн байна. За би өнөөдөр та бүхэндээ Японы улсад үйлдвэрсэн Toyota Alphard машины одоо хөдөлгүүр талаас ямар гэмтэл түгээмэл гардаг, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг талаар зөвлөгөө хүргэх болно. За Alphard машины хөдөлгүүрийн хувьд бол түгээмэл гардаг нэг 3 гэмтэл байдаг. За нэгдүгээр гэмтэл гэх юм бол энэ 2 Азийн хөдөлгүүртэй байдаг Alphard маань. За энэний маслын ноцоос нь түгээмэл гэмтдэг. Хянах дээр маслын гэрэл асах гэх мэт гэмтлүүд илэрдэг. За хоёрдугаар гэмтэл нь гэх юм бол кришгний жирэг гэж энэ түгээмэл үлээдэг. За энэ маань болохоор одоо ус нь халаад явахаа болох, усаа тургих гэх мэт ийм гэмтэл байдаг. За 3 дугаар гэмтэл маань бол энэ 2 Азийн хөдөлгүүрийн хувьд бол тухны гинж гэж байдаг. Тухны гинжтэй байдаг. За тэгээ хөдөлгүүр дотор нэг сонин чимээ гараад байна. Нэг юм хавирж байгаа юм шиг гэж хүмүүс их орж ирдэг. За шалгаад үзэхэд бол тухны гинж маань өөрөө сунсан, солих хугацаанд болсон гэх мэт байдаг. Тэгэхээр за энэ бүх зүйлүүдээс урьдчилан сэргийлэх зүгээр энгийн алхмууд нь бол хугацаанд яг техник үйлчлэгээ хийх, одоо моторын тосоо солих гэсэн үг шүү дээ. Моторын тосоо солих, агаар шүүгчнүүдээ солих. За тэгээ мэдээж энэ одоо тэр кришгний жиргэн дээр гэх юм бол хөргөлтийн шингэнийхээ одоо грацийг хэмжүүлж байх, хэмжээндээ байна уугүй гэдгийг тогтмол шалгуулж байх нь бол энэ саяны миний ярьсан гэмтлүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам юм аа. За та бүхэндээ хибрид автомашины коробонд түгээмэл гардаг эвдэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье. Хибрид автомашины Европонд CVT Европны нэгэн төрөл болох эргэсэн арааны тусламжтайгаар бүтээгдсэн механизм байдаг. Хибрид Европонд эргэсэн арааны механизм ашигласнаар тухайн автомашины дуу чимээгүй хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Хибрид автомашины худалдаа авахаас өмнө явах үедэн болон хөдөлгүүр, цахилгаан электрон систем болон хоробны талын компьютер ажиллагаанд оруулж шалгаж байвал зүгээр байдаг. Энэ төрлийн хороб нь ABS болон body компьютер, хөдөлгүүрийн компьютер дээрс мэдээлэл авч ажилладаг гэдэг байгаа. Тийм болохоор хамгийн анхшид нь 4 дугуй ижил байхыг шаарддаг. За хибрид хоробонд түгээмэл тохиолдог гэмтлүүд нь бол эргэсэн араа өөрөө эвдрэх, дамжуулах арааны шайрыг дуурах, мөн цахилгаан моторуудын шайргнууд хэвшин дуу ордог. Мөн сайлнаг болон зөөлөн эдлүүдээр тосгоожж гэмтэл үүсэх нөхцөл үүсдэг. За энэхүү гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд авто хоробныхоо тосыг цаг тухай бүрдэн сольж мөн хөргөлтийн шингэнүүдийг маш сайн шалгаж явах хэрэгтэй байдаг. За мөн хибридийн батарей муудснаас хоробонд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн дугуйны арзмаар зөрснөөс болж авто хоробны араа шилжилтэнд шууд нөлөөлдөг байгаа. Хибрид автомашиныг өвөл айл болох дулаан алдагдaltaй бага байлгаж мөн зориултын тосын цаг тухай бүртэн хийж явахыг зөвлөж байна. За хибрид Alphard-ын хувьд бас нэг түгээмэл илэрдэг гэмтэл нь бол цахилгаан помп гэж байдаг. За ерөнхийдөө байрлал нь бол яг энэ хэсгийн доор байрлалдаг байгаа. За энэ маань өөрөө одоо галамгалагч нь шатах, за өөрөө помп нь өөрөө гэмтэх гэсэн тохиолдлууд түгээмэл байдаг. За энэ бүхнээс урьдчилан сэргийлэх арга зам маань гэх юм бол одоо энэ хөргөлтийн шингэнийхээ грацийг яг 40 градус байна уугүй юу гэдгийг шалгуулах. За засвар үйлчлэгээний газар очивол миний помп ажиллаж гин үү, сэлж гин үгүй юу гэдгээ одоо мэргэжлийн хүмүүсээр харуулахыг зөвлөж байна. За Alphard-ын хувьд бас ихэнхдээ тохиолдог гэмтлүүд бол сордог хаалга байдаг. За сордог хаалга маань өөрөө автоматар татаж гүйдэг байгаа. Энэ маань гүүхээ болжлоо. Нэг бол тал дундаа ингэж ирээд буцаж яваад байна гэд хүмүүс аягүй их маа дээр ирдэг. За энэ гэмт техник 2 шалтгаан байдаг. За энэ маань мэдээж ингэж зам дээр гүйж байгаа учраас энэ замууд энэ дээд орох замууд дээр бол механик гэмтэл орж шороо орох, замаа ингэж чөлөөтэй гүйхгүй зуурах гэх мэт гэмтлүүд бас байдаг. Хоёр дахь шалтгаан нь гэх юм бол энэ хаалганы дотор талд маань өөрөө ийм байрлалыг мэдэрдэг ийм цахилгаан мотор байдаг. Тэр маань өөрөө гэмтснээс болж яг уршаа зүгээр явж байгаад дундаа ирээд боцох ийм тохиолдол түгээмэл гардаг. Тэгэхээр айл болох шороо тоосын баг дээр нь цэвэрлэх юм бол энээс урьдчилан сэргийлж чадна гэж хэлнэ. За хамгийн сүүлийн маань зөвлөгөө бол мэдээж том өөрийн үндсэн батарей байдаг. Одоо манайхны нэршлэнээр бол том батарей гэж ярьдаг. За энэ нь бол үйлдвэрээсээ нэг 150-аас
200 мянган хооронд солих заалттай байдаг. За манай дээр одоо төгөөмөл гарч байгаа гэмтүүд нь бас энэ том батарейн дээр илэрдэг. За энийг бол нэг ширхгээр нь одоо хүмүүс зарим нь ярьдаг. Блокоор нь солиё гэж ярьдаг. Блокоор нь бол хизээ сольж болохгүй. Энийг хэрвээ солино гэвэл заавал комор нь буюу үргэлжээр нь л солих хэрэгтэй байдаг шүү. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд энэ том батарейг муутахаас сэргийлэх хамгийн энгийн арга бол машиныхаа одоо шар гэрлийг асаахгүй айл болох бензинээ 50-с дээш хувьтай явах нь таныг батарейгаа одоо юу яхад удаан насжилттай болоход туслах хамгийн энгийн алхам гэдгийг та бүхэнд хэлье. Альфаар загварын машин дээр тулгуур ингээд нь тохиолддог эвдэрэл гэмтэл гэх юм бол ерөнхийдөө хөвчлэн гэмтдэг юм гэвэл бас хараа харинттай адилхан амортизаторын адилхан байдаг. Тэгээд муу чанар муутай амортизатор солисны улмаас бас гулзаах тохиолдол гардаг. Өөрөө хүнд чинтэй машин учраас амортизатор солихдоо бол яг өөрийнх нь ойрог амарчин солих хэрэгтэй байдаг шүү. За өрүүлийн аппарат маань өөрөө бас их дуурж дэмждэг байгаа. Тэгээд өрүүлийн аппарат дуурайд нэгсэн машинууд онцлогонд их орж ирнэ. За өрүүлийн аппаратны түүх нь аппаратнаас бас илүү их гэмтэл учирдаг байгаа. За мөн урд энэ гарны энэ харьяарын төлөвтэй адилхан жигтэй төлөх нь бас их гэмтдэг. Өндөг нь болохоор бас их дуурна. За эднээс маань ерөнхийдөө эдлэгээний явцдал ер нь эвдэрэх хэрэгтэй эдгүүдэлтэй хугацаанд болохоор эвдэрдэг гэсэн үг яг. Дийлэнх голд эвдэрдэг нь болохоор амортизатор өрүүлийн аппарат юм. Голцсон онцлогонд орж ирэхдээ дуурайд яана гэсэн юм шиг алцаа гадна, урд дуг алцаа гадна гэсэн онцлогоор ирдэг. За мөн эдлэгээний явцдын босоод тэнцвэрлэгч бас дуурд гэмтдэг байгаа. За мөн босоод тэнцвэрлэгчтэй холбоотой эдлэгээ тэнцвэрлэгчийн даравч ирсэн бас гэмтдэг. За мөн энэ твшний энэ том твшнийхний дөрвөн түлхний боошноос сулардаг. Одоо гонцлогон дээр огцом одоо хурц харагч дээр огцом усттай хурдтай гарах үед так яг гэсэн дуу гардаг. Эдгүүсийг чангалуулж явах хэрэгтэй онцлогонд оруулаад. За ерөнхийдөө эдэнгүүдээ дуу орсон тохиолдолд заавал онцлогонд оруулаад дуу орсон даруйд онцлогонд оруулаад солиулж ивэл бусдын эдэнгүүдээ муу нөлөө үзүүлэх нь баг зардал их баг гарна л гэсэн үг шүү. За альфард машины хойд эдэнгүүд тулгуур эдэнгүүд гэмтдэг эдэнгүүд гэх юм бол одоо энэ твшний энэ хоёр талын жигтэй төлөх гэж байдаг. Энэ их тасардаг. За мөн энэ манайхан нөгөө юутай учраас хойно зай ихтэй байдаг учраас даацын бүрштэй байд ачаа их ачдаг. Ачаа их ачсны улмаас энэ даацын хамаагүй хатуу бүрш тавьсны улмаас энэ твшний суур ингэж ханзарч гагнасараа салдаг байгаа. Тэгээ тийм учраас нэг яг өөрийнх нь стандартын бүршийг тавьж явах хэрэгтэй гэсэн үг шүү. Хамаагүй хатуу бүрш тавьсны улмаас энэ явж явах үед нэг ханзарч гагнасараа салдаг байгаа. Стандарт биш юм тавьсны улмаас тэгж байна гэсэн. За мөн нөө хойдын твшний юуны эрдүгтрийн урдлын лав версн бас тасардаг байгаа. Энэ яаж мэдэгддэг вэ гэхээр явж байгаад араандаа хийгээд хаалцлах үед энэ твш маань дэшээ түс гэсэн юм дуу машин руу өгдөг. Тэгээд энэний шалтгаан нь болохоор энэ твшний эрдүгтрийн төлөв тасарсны улмаас лав версн тасарсны улмаас тийм зохио хойно их өгдөг шүү альфардны хувьд. Хойно их зайтай байдаг учраас маш их ачаа ачсны улмаас энэ твш өөрөө их гулзааж дуу алцаадаг байгаа. За энэ бол ер нь солихоосоор аргагүй. За энийг бол төшин дээр нэгсэн юм бол аахгүй. Тэгээ яах ёстой вэ гэхээр одоо ачаагаас нь тааруулж хэвчээ хамаагүй битээ хатуу бүрш тавьжээ. Яг өөрийнх нь стандартын дагуу бүршийг тавьжээж тэгээ ачаагаа тааруулж чих юм бол энэ твшинд алцаар төгөх нь бол тийм юм гэмтэл тохиолдохгүй гэсэн.